За халуун дулааны цаг ирж байна. Тэгээ одоо таргалтайгаа эргэн тэмцэж байна гэх хүмүүс надаас аягүй асууж байна л да. Тэгээ би бол тэмцэж байгаа. Тэгээ одоо сарын өмнөөс шөнө болгон X-с арзмарын корсет өмсөж унтж байгаа. Ингэж тэмцэж байна. 3 хоногийн 2-т мацаг барьж тэмцэж байна. 2 хоногийн энд 10-аас 15 км гүйж тэмцэж байна. Тэгээ дээрээс нь талан байна гэж хэлсэн хүмүүстэй хэрэлдэж тэмцэж байгаа. За насандаа бол нормал турхай байна гэсэн хүмүүстэй ч гэсэн хэрэлдэж тэмцэж байгаа. За тэгээ ер нь бол өөрийн талаас одоо хөдөлгөөн, хоолны дэглэм гэдэг бүх зүйлийг барьж одоо таргалаатай маш сайн тэмцэж байгаа. За тэгээд хэрвээ надаас шалтгааллахгүйгээр одоо таргалаад байгаа нөхцөл болоод ерөө стрессийн гаралтай гормоны таргалал гэж би үзнэ. Тэгээ энэ бол юунаас болж байгаа төр засгийн буруу шийдвэрээс болж одоо стресстэй одоо хөдөлгөөн хийсэн ч хоолоо хорьсон ч одоо өөрийн мэдлгүй хөөж таргалаад байгаа тийм хүмүүс бас байгаа. Би ч бас тэрний нэг байж магадгүй. Хэрвээ тэгээ бүр турахгүй болвол би одоо тэмцлээ бүр улам илүү өргөн болгож талбай дээр жагсаж тэмцэнэ гэж бодож байгаа. Энэ юмны үн нэмэгдээд одоо татвар айгүй их болоод энэ хүмүүс ер нь бол хоол идсэн ч вэ, идээгүй ч вэ, дасгал хөдөлгөөн хийсэн ч вэ, хийгээгүй ч вэ стресстэд маш их илүүдэлжинтэй болж байна. Та одоо энэ Монгол улсын илүүдэлжинтэй эргэн бүрийг одоо хамгийн доод нь 10 кг турааж өгнө гэсэн одоо ийм хүсэлтийг засгийн газар тавьж би одоо жагсан талбай дээр тэгээ хэрвээ миний жигсэж байгаа шаардлагыг төр засгийнхаа биелүүлэхгүй болвол би одоо тэмцлийн хурц хэлбэр буюу үйлчлэн зарлана. Тэгвэл нөгөө юмны үн нэмэгдсэн одоо гэрт үсээ сууж байгаа талбай дээр үсээ сууя тийм ээ. Ийм л байна да. Ер нь цаашдаа таргалалттай бол маш эрчимтэйгээр тэмцэн шүү. Тийм байна.